За монголчууд бидний хүсэн хүлээж байсан одоо мөрөөддөг байсан гадны улсуудыг одоо харж ямар сайхан юм бэ гэж бид нар боддог байсан зүйл юу вэ гэх юм бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд юу байсан бэ гэвэл ерөөсөө ёс зүйн хариуцлага хүлээгээд ямар нэгэн алдаа түтэгдэл гарах юм бол өөрийн хүслээр төрийн өндөр дэд албан тушаалан ажлаасаа чөлөөлөгдөг байх. За мөн одоо юу гэдгийг юм хуулийн байгууллагуудаас тухайн одоо албан тушаалтны улсын хурлын гишүүн ч юм уу албан тушаалтнуудыг одоо ингээд чөлөөлөд өгөөч ингээд бүрийнх нь түтгэлзүүлээч гэдэг зүйлийг прокурорын байгууллагаас тавихад нөгөөх нь улсын хурд нь аваад үлдчихдэг юм уу тухайн одоо гишүүд нь өөрсдөө үгүй гэдэг ингээд зуруудаа чичрээд байдаг байсан ийм үеийг бид нар хараад одоо гутарч за мөн одоо юу гэдгийг тэр гадны Солонгос Японы жишээг одоо ингээд үлгэр дуурайл аваад одоо ингээд явдаг байсан мөрөөддөг байсан улс төрд ийм соёл бий болоос улс төрчдөд ийм соёл төлөвшөөсөө улс төрчд энэ хэмжээний одоо юу гэдгийг албан тушаалтыг авч чаддаг өгч чаддаг байгаасаа гэд бид нар бодож байсан бол за энэ хүсэл одоо бидний энэ хүсэл бол ямар ч байсан одоо боддоор биелээ олоогүй ч гэсэн улсын хурлын гишүүн номтой баяр салхийг хагалсан за араас нь Ж Мөнх бат гэдэг одоо арангаа сонгогдсон гишүүн одоо хүсэлтээ өгж байна. За өнөөдөр нэг аюур сайхан гишүүн бас ерөнхий сайд болон Монгол Улсын их хурлын дарагт улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнээс одоо бүрэн эрхээсээ түтгэлзэх чөлөөлөгдөх хүсэлтэд ингээд аль биесээр өгж байгаа юм байна. За энэ хүсэлтүүдийг нь болохоор тухай бүрд хуулийн одоо үндэслэл зүйл заал шалтгаанаар нь улсын хурл засгийн газар түлээгд аваарэ. Ингэж бид нар өнөөдөр зөв зүйл улс төрд зөв жишг улс төрчдөд ёс зүйн одоо хариуцлагыг бид нар тоодч чаддаг болно. За шалгуулах гэдэг зүйл нь бол өөрөө тийм муу муухай зүйл биш. Манайхан шалгуулна гэхээр одоо бүр сүнсэн төөрөөл ингээд сүнсэн төөрөөл энгийн хилдгээр бол зүрхэнд бандажнд ороо ингэ явждаг. За мэдээж гэмтээ хүн бол ингэх нь бол аргагүй. Гэмтээ хүн бол гэмгүй хүнд бол яг зүгээр ажилласаа чөлөөдөд гүйтгэх ажлаа өгнө гэдэг бол жоохон юм бодох хугацаа олгодоо зүгээр гэж би бол хардаг. Тэгэхээр сайхан гэмгүй байх юм бол сайхан шалгуулад нэр төрөө цэвэрлүүлээд за ингээд улс төрдөө буцааг үгээдэр за хэрвээ хилмигдэх магадлалтай бас Монголын хуулийн засаглал өөрөө олон улсад нэр нь унчихсан. За тэгээд хуулийн засаглал нь өөрөө битүү авилгад идэгдсэн байгаа учраас одоо ямар нэгэн улс төрчдийн ч юм уу одоо ямар нэгэн шалтгаанаар хилмигдэх магадлал бас асар өндөр байгаа. За энэ тохиолдолд бол хуулийн засаглалаа иргэн хүний зүгээс одоо юу гэдгийг яг над шиг хөөцөлдөөд хуулийн байгууллагын шинжил хуулийн засаглалын шинжилэлд одоо өөрийн чадах бүхнээр оролцоод хуулийн засаглалаа зөв улс төрчдтэйгөө нийлж 50 дээр нэмэх 1% болсон дараа нэр төрөө цагаатуулаад ингэж явах бүрэн боломжтой гэж харж байгаа юм аа. Гол нь шантарч болохгүй хүчтэй байгаарай. За тэгээд хуулийн байгууллагууд хуулийн хүрээнд маш сайн ажиллараа гэдгийг бас хэлье. Ямар нэгэн одоо хүмүүнийг хилмигдүүлв. За ямар нэгэн хүмүүсийн улс төрчдийн одоо нөлөөнд автуу муу улс төрчд бол Монголын төрд асар олноороо байхсаар байгаа шүү гэдгийг хэлье. За тэгээд төр төвшин төмөө олон амгалан байгуулдаг. За миний хувьд ингээд зүгээр суугаагүй нөгөө хийдэг юмудаа хийгээд уншдаг юмудаа уншаад бичдэг юмудаа бичээ сууж байна. Төр нийгмийнхаа төлөө өнөөдөр үзэж туулсан муу муухай бүхнийг үр хүүхдүүдийнхээ амьдрах нийгэмд үлдээж өгөхгүй тулд ингээд хичээгээ сууж байгаамаа. За баярлалаа баярт.